Одооноос дундуур нь өөр бичлэг оруулахгүй. Та хэд ч гэсэн бичлэгээ яасан бэ гэд нэхэд байхаар надад ч гэсэн хэцүү байна. Тэгэхээр ямар ч л исэн бүлээн самурагаа гэлс оруулж дуусгачаад дараагийн бичлэгнүүдээр Netflix-ийн анимашнуудыг оруулж магадгүй. Гэхдээ магадгүй шүү за. Угаасаа бусад кинонуудыг өөр сувгууд яриад байгаа болохоор хэний ч ярьдаггүй. Гэхдээ маш гоё кинонуудыг ярих болно. Тэгээд бичлэгэндээ орцгоё. Лайкаа дарахаа битгий мартаарай. Өмнөх анги дээр Тайган Мизуг харах гэж байгаагаар дууссан бол харин 3 дугаар анги дээр дөнгөж төрсэн Мизуг хэнийг нь алах гэж байгаагаар хэлдэг. Ийхүү хоёр нөхөр хоорондоо маргалдаж байснаа алах гэдсэн нөхрийг нь нөгөөх нь хороож Мизуг аварж байгаагаар үндсэн үйл явдал руу шилжинэ. Тайган Мизуг алах гэж байснаа болоод оронд нь түүнийг аврах гэж байхад нь Ринго гүйж ирээд түүнийг түлхэн унгадаг. Харин Тайган өөрийгөө биш Forfangs түүнийг ийм болгосон. Түүнийг авармаар байгаа бол ойролцоох ууланд сүм байгаа. Тэнд очих хэрэгтэй гэснээр тэд уул руу явцгаадаг. Харин Мизугийн шарах төсөөлснөөс хүндээсэн тул халуундаа димээр нь өнгөрсөн дурсамжуудаа харж эхэлдэг. Хагас цустай, цэнхэр нүдтэй болохоор тэр гадагшаа бусад хүүхдүүдэд адилаар гарч болохгүй. Хин нэгэн түүнийг харах юм бол үгээ хийх аюултай байсан байдаг. Forfangs бүгд өгсөн болохыг дуулсан Fowler дэлбэртлээ уурладаг. Тэрээр босож ирнэ, мэдээг хүргэж ирсэн нэлчийн үрийг сандалд нэлэг буцлаад ширээг сэлмээр хоёр хувааснаа энэ асуудлыг хурдан шийд хэмээхэд наадах чинь тушаалуу гэсэнд би 10 жилийн турш энэ мөчийг хүлээлээ. Шогунатыг захирах 10 жилийн төлөвлөгөө. Энд ялзарч муудаад хүлээж байна. Гэтэл чи намайг зүгээр нэг хагас цустай сэлэн барьсан гажигт анхаарал хандуулахыг хүсээ юу? Хэрвээ үнэхээр тэгхийг хүсэж байгаа бол анд минь. Миний үнэн хамтрагч баруун гар минь. Ядаж миний зорилгын төлөө үүнийгээ өөрөө хий хэмээн түүнд хэлдэг. Ингээд хийж шиндөө нэг нь үлэмж биштэй гарыг дуудана. Цайны ёслыг бэлт хэмээн тушаадаг. Харин энэ хооронд Ринго Мизугийн шарахыг ойж анзлаад ургамлын анд бэлтгэж идэг. Бас тэрээр хэрвээ багш өхвөл чи ч гэсэн өх болно хэмээн Тайганыг сүрдүүлнэ. Харин Тайган хэрвээ тэр өхвөл чи хүснэ илүү дээр хэмээн нэгэн мөг авахад наадгаа нэг хазуул хордно. Хоёр хазгад өхөлд хүргэн хэмээгээд хийсэн хандаа Мизуд уулгадаг. Шөнийн Тайган нэгэн захиа маягийн зүйл бичиж байхад нь Мизу түүний олоод сэлэм тулгадаг. Харин Тайган түүнийг хэлбэрхнаар алмааргүй байна. Наадгаа газар тавиад тэмдэргүүтээ дэлгүй сууж бай. Би бараг л халз тулааны гэрээгээ бичиж дууслаа. Шудраг, албан ёсны, мөн нэр төртэй. Одоо харин хизээвэ гэдэг л үлдлээ. Чамд надтай тулдаж өгөх сүүлчийн дулаан хүртэл хэдэн өдөр хэрэгтэй вэ хэмээн асуухад бид хамгийн сүүлд тулдах чи бараг л өхөнгөө алдсан гэхэд тэр чин тулаан байгаагүй. Чи миний хааж хүрэхгүй байсан гэд ичхгүй үлээхэд нь үс чин надад таалагдж байна хэмээн ёжилдог. Би хэсэг дээр бүр амар инээсэн за. Харин Тайган би тэр өдөр сүүгээ тэмдэглээ дуусан байсан. Харин одоо би алдсан нэр төрөө чамаас буцаан авах болно. Хэдэн өдөр хэрэгтэй гэхэд 2 өдөр хангалттай гэхэд нь 3 болох гэсэнд чамд намайг алах боломж байсан дээр үгүй хийх байсан юм гэхэд нь тэгвэл хизээч нэр төрөө сэргээж чадахгүй байсан гэж хэлдэг. Харин Мизу чиний хүсэж байгаа зүйл өшөө авалт биш. Харин ёслол олтой. Би алах ёстой нэгний олмогц ямар нэг ёслол үлдээд байх зав надад 1 секунд байдаггүй гэж хэлдэг. Нэг ёсондоо би хүн алмаар байгаа бол чам шиг ингэж янз бүрийн гэрээ энэ төр нэр төргөж байхын оронд зүгээр л алдцдаг л гэж байгаа байхгүй юу? Харин Тайган түүнд тэгвэл чи самурай биш. Миний хайсан хогийг эздэг нохой. 3 хоногийн дараа гэж хэлээд үлддэг. Өглөө нь болоход Тайган цус Чиакагийн хуучин илд болох Мастер Эйжигийн уурхай ил дээр бэлтгэл хийж байх бөгөөд харин Ринго Мизугийн шарахыг нь аниулж тамирын сэргийг хандаа өгсөөр л байдаг. Гинэт хэрэг шуугилт нь нисэлтгэхэд бараг л газар чичрүүлсээр өнөөх аврах бихтэй ир гарч ирнэ. Хейжигийн цай авах саналыг Мизуд өгч тэдэнд морь авч ирсэн байдаг. Мизу саналыг ямар ч эргэл зээгүүгээр шууд хүлээн авахад харин Тайган эн чинь өрх хэрвээ чи очвол өөхөх болно. Намайг чамайг алхаас өмнө чи өхөж болохгүй гэсэн ч тэд явцгаахаар болно. Энэ хооронд Аками олон Сикинаар Тайганыг хайна явсаар л байдаг ба Сики Акамид хандна зам дэндүү аюулаар дүүрэн байхыг сануулна. Аав чи мэдхээс өмнө буцъя гэхэд аав 4 өдрийн дараа өргөөндөө дуудана. 2 өдөр Тайганыг хайж олоод тэр халз дулаанаа 1 өдөрт хийж ялаад бид үлдсэн өдөрт буцгаолно гэж хэлдэг. Сики дүүн залуу насныхаа сургамжийг айлдаж дуусаагүй байхад тэднэр рүү дээрэмчид талцдаг. Харин Сики уран цэцэн нүгээрээ тэднийг аргалах гэсэн ч чадалгүй. Тэд айлах гэхэд нь хал үзэж халуун чулууд олоосноо харуулхад Акамиг дээрэмчдийн нэмэгдийн дарн унгааж мөнгөгийн дээрэмдэж Гетагаа шитгэт нь түгээр нь өөрийг нь зодсноо Гетаг нь ч муу адил дээрэмчснээр өвлийн хүтэнд хөсөгчгүй гуталчгүй хацардаг. Гэхдээ тэд зам дагаж алхаж байхдаа моринд эрэхтэй дайралтаж дайгдахаар болдогч даанч хойно нүтг бууз цацсан байдаг. Тэд боддоо тэр цагаан цэцэг сасгахад цагаан цэцэг сүмээрээ уул шиг өндөр болж тогтжээ. Тэднийг явах замд Тайган өөрийн түүхээсээ хуваалцдаг. Түүний аав нь загсчин байсан гэж ярьж байсан та. Тайгны аав нь хангалттай загас барих үедээ гүзээгээ дүүртэл ууж харин хангалттай барьж чадаагүй үедээ Тайганыг хамтлаг өвчдөг байсан бөгөөд тэрээр 12 настайдаа гэрээсээ зугтснаас хойш уулын бараа хараагүй байна. Чи Кохо хамааг санддаг уу? Яаж мартах вэ?
Тэр хэлэхдээ аавынхаа нударганаас сагамхаа загас үнэртдэг байсан. Түүнд аавынхаа нэг адил загасчин болох, эсвэл дайчин болох хоёр сонголтол байсан гэж хэлдэг. Оройч болж тэд буудлахад Тайган Мизүг суугын тэрээр нь дуудсаар л байдیں۔ Мизү түүнийг дуртай зэвсгэрээ дийлж чаднаа хэмээн босохдоо хоолны сав хаавнд түүнөрөө шидэж бяцхан тулаан өрнөнө. Тулааны дундуур Мизү болон Тайганы тухай түүх өрнөж, Мизүг багт нь яаж буйл эздэг байсан. Тосгоны хүүхдүүд нэгнээ айлгахын тулд Мизүгийн тухай янз бүрийн мангас хүү гих түүх зохиож ярьдаг байж. Харин гадаа тоглож байгаа хүүхдүүдийг хараад гадагш гарахт нь тэдний байшингийн шатаачсан л болж таарад байгаа юм. Тулаанд Мизү ялдаг. Маргааш нь болоход Тайган Рингогийн нөхсөн ноныг ирийг идэж үзээд Мизүг хороосныхаа дараа түүнийг өөрийн галтойгоонд авч болох юм гэхэд би чамд хизээж ажиллахгүй. Би үргэлж агуу зүйлийг мөрөөдөж өдөр хоногоор мөнгө цуглуулж байсан гэхэд нь чи өөрийгөө үнэхээр агуу нэгэн болж чадна гэж бодож байна уу хэмээн асуухад бүх хүн дөрвөн төрлийн зам байхаар заягдсан. Тэрэ чин урлагийн нэгэн, гар урлаач, мөн тайчин аль нь ч агууд хөтлөж чадна. Би аль нэгийг нь сонготлоо. Гурилтэй шөл хийгээд хамгийн мундган болъё гэж шийдсэн юм. Гэхдээ би одоо агуу байх ямар байдгүй гэдгийг харж чадах болсон. Би өөрийгөө хизээч агуу нэгэн болж чадахгүйг мэдсэн ч харин агуу нэгэн болох нэгийг туслаж чадхаа ойлгосон юм. Юу? Би агуу штэ. Нэг нь хавцлын үүдэн дээр ирээд авраг ир гараараа зааж харин Тайган би түүнийг алах ёстой энэ төр гэж байгаад хамт орно. Гэхдээ Рингог хамт оруулдаггүй. Дид урт хавцал дагаж нэлээдгүй явсны эцэст хээжи шиндөө ганцаараа ирчихсэн гараараа даллаад хүлээж үйдэг. Нөгөө талд Сики болон Аками гүнж хоёр нэг өдөр явсны эцэст моринд хэрэгтэй тэднийг цааш өөртөө алхацгаа гэд болгодог. Харин орноос гарч амьдрал үзээгүй Аками инхийг мэдсэн бол хайрдаг байж энэ төр гэд ойлгохт нь Сикинийг алтан зоос гаргаад харихтаж хангалттай хүрнэгээ зогсож байхад нь Аками уурлаж намайг ингэж хэлнэ гэж мэдээд өдий хүртэл хадгалж ийсэн хэрэггүй гэхэд охин минь хин чамд унших, угаах, зурах, бүжих гээд бүгдийг заалаа. Би чамайг дэндүү сайн мэднэ. Чи яг л сахирмаа цэцэг шиг өхөөрдөм бас онцгой. Хуурай бөгөөд хүйтэн зогсохгүй. Тохирсон үед л цэцгэлдэг зөрүүд одоо харин морь хөслөө тарцгаая гэхэд нь нэрэл зөрүү зан хөдлөж Тайгныг одоо ч олж чаднаа гэж хэлдэг. Харин Сики түүнд чи Тайгныг хайхаар мөрөжөд ялагдсан. Одоо харин хамгийн боломжит зам болох Шогуны хөөтэй уримлах хэрэгтэй. Хэрвээ би хамгийн зөв гэж бодоогүй бол аавд чинь хормыг санал болохгүй байсан гэж хэлдэг. Шогуны өнөөх хүмүүсийг Сики дуудсан болж таардаг. Мөн тэрээр энэ ертөнцид эмэгтэй хүнд нэг бол сайн ихнэр эсвэл бие одолдогч нэгэн болох цөөн зам байдаг. Битгий гайх. Чи одоо хүүхэд биш болсон. Аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч сурах хэрэгтэй. Тийм ээ. Чиний өмнөөс би хувь тавиланчин шийдсэн гэж хэлдэг. Харин Аками чи намайг баяр зарсан. Энд тэгээ бие удалснаас ямар ялгаа нэмэн асуухад хажууд байгаа наад байшин чинь тосгоноос тосгоо оронд явж охидыг зардаг газар. Наадгаасаа ялгааг нь асуугаад үзэх хэмээн. Зүвээрээ ихнэр олж хулгаалагдах аз жаргал байдаг. Хэдий чиний сонгосон нэгэн биш байсан хэмээхэд тодорхой болсон цорын ганц зүйл гэвэл та хизээч надад итгэдэггүй байсан юм байна хэмээн өнөөх байшин руу явдаг. Аками тэнд нэгэн эмсийн худалдаач нар хөлөө угаалгаас сууж байдаг ба Сикиг орж ирэхэд хөгшин төгзөг минь чи хизээч миний үнийг дийлэхгүй хэмээн жүждэг. Мөн тэрээр өөрийгөө Шимабарагийн хамгийн үнэтэй эмсийн хүрээлэн орхин түүний авьяасыг үнэлж чадах өөр газар хайж байгааг хэлэхэд эмсийн худалдаач нь шүлсээ гожоолно. Чиний талтайч төгсгөр охин өдөө яваа насандаа харсангүй. Би чамайг хамгийн дээд зэрэглэлийн газар аваачаа хэмээн шүлсээсээ өрүүлдэг. Харин Аками мэдээж шүү дээ. Миний кото тоглох нь өрөө дүүрэн ирчүүдийг ухаан алдуулдаг хэмээн аваад хайна. Эмсийн худалдаач нь эрт түүнээс гэрээ энэ төр байхгүй үсттэй гэхэд нь миний сүүлчийн үйлчлүүлэгч надад эмэгтэй хүнд хувь тавилангаа дагахаас өөр сонголт байхгүй гэж хэлсэн. Харин би түүнд өөрийн хувь тавилангаа өөрөө шийдэх зам байгаа гэж хэлсэн. Чамд механосики танил байгаа юу хэмээн түүнийг аргандаа оруулаад авна. Ингээд өнөөх хэр түүнийг мориндоо суулгана. Өнөөдөр та замд гарья хэмээн дагуулна явдаг. Харин хойно Сики чи юу хийж байгаагаа мэдэхгүй байна Аками гэсээр хоцордог. Буцаад гол хэсэг рүүгээ шилжихэд Хээжи Мизүд хандаж залуу зандан насанд минь миний хизээж болж чадхааргүй онцгой гой чадвартай самуранаар байдаг байлаа. Харин би өөр зүйлд авьяасаа сорихоор шийдсэн юм. Тэр бол худалдаа. Бидэнд энд нуух зүйл байхгүй юмсан гэхэд Мизү малгай олон нүдний шилээ авч царайгаа харуулдаг. Хээжи тэдэнд надад бяцхан хамтдан зүсгээс өөр зэвсэг байхгүй гэсэнд бидэнд сэлэн байгаа хэмээн сүрдүүлэх гэхэд нь магадгүй надад ойр орчим 500 харгаж байгаа хэмээн буцаан сүрдүүлдэг. Та хэд санаж байгаа бол киноны эхнээс л Мизү Хээжи шиндэг хайгаад яваад байсан да. Мизү түүнийг зэвсэг олон харт амих эмс охид гээд дандаа болж утгагүй зүйлсийн худалдаачин гэдгээсэн гадна түүнийг аваа хитэн ирчүүдтэй холбоос үлбэдэ нэгэн болохыг ч мөн адил хэлдэг. Харин Хээжи нилээдгүй олон ирчүүдийг таньдаг болохыг хэлэхэд цагаан арсны ирчүүдийг хайж байгаагаа хэлнэ. Харин Хээжи зайл гаргана юу яриад байгааг ч ойлгохгүй байна.
Японд нэг цагаан арьстан байхгүй шүү дээ. Чи хуйлаа мэдний хэмээн түүнээр дайжигнаж бүтэхгүй болохыг мэдээд Аваша Фовлер хэмээн хэлээд түүгээр яах гэж байгааг нь асуухад намайг төрөхөд Японд байсан 3 цагаан арьстын ирээнийг би бүгдийг нь алах болно гэж хэлдэг. Харин Хейжи түүнд 4 байсан гэхэд одоо 3 байгаа гэдэг. Нэгийг нь айлвжаа Мизу алцсан гэсэн үг. Хейжи түүнд би Фовлертой урт хугацааны гэрээтэй болохыг хэлэхэд чиний ямар байх чинь хамаагүй л гэж байдаг. Хейжи чи гэрт нь орж ирээд эзэнтэй ингэж харьцаж болдог юм уу гэхэд чи баг хинч биш гэхэд нь би өөрийн хамтрагчаа чамаар алуулахыг зөвшөөрөхгүй. Би Форфэнксийг явуулсан гэхэд би тэднийг чинь бүгдийг нь үгүй хийсэн гэсэнд тэгснэн чамаа гайхалтай гэдгийг харуулсан. Харин би дахиад илүү үнэтэйг хідээр бол хідээр хөлсөлж чиний цагийг үрж чадна. Гэхдээ чи азтай юм. Би мэрэгэн бас туршлагатай. Би чиний татгалзаж чадахгүй хэдэн зүйл мэдэн шүү гэснээ 500 мянган рё буюу алтан цол санал болгоно аачдیں۔ Энэ мөнгөний хэмжээг нь хараад Тайгны бараг ноён нуруу нь хугардаг. Тэгээд ч болоогүй Сэндай хааны шин захирагчаар томилё гэж хэлдэг. Гэхдээ хүний оронд Мизу нүдээд савчдаггүй юм. Хейжи бүхнийхээ хариуд ганцхан зүйл хүсдэг нь Хейжи Шиндо болон Фовлер хоёрыг 50 байлгах баталгааг өгөхийг хүсдэг. Гэхдээ баталгаа гэдэг нь гайс баруун гарных нь эрхийн уруу хэлж байгаа шүү заяа. Тэгснээ бүр эрхийн урууны цоглол гаргаж ирээ наачдیں۔ Галзуухаг. Тайг нь угаасаа орчноо уншдаггүй мэддээд л байгаа юм л та. Гинэт эли орж ирснэ. Чи ихлээр надтай тулааны өртөө энтергээд уннаа бас. Энэ үед Ринго тэд юугаа яриад байгаа юм болоо гэд галт үлдсэн сууж байсан. Авраг залуу чи оол хийж чадах уу? Тэгвэл хий гисэн шиг аав зан гаргаад ундыг. Харин Хейжи Шиндо тавьсан саналтай бүрэн төгс итгэцэн түүнийг мадлаа даа гэд утгаа эргүүлээ сууж байдیں۔ Энэ утганд тэгээд эрхийн уруугаа огтлох утган л байсан юм шиг байгаа. Мизу хэсэгхэн зур бодол хийснээр татгалздаг. Ягаад гэхээр түүнд мөнгө, дур тачаал, аз жаргалтай байх гэдэг нь одоо түүж хамаагүй. Зөвхөн зорилгоо биелүүлэх нь чухал байдаг. Гэхдээ Хейжи ч мөн адил хэдэн мянган удаа хилцээр хийгээд үдцсэн гар болохоор ийм зүйл болохыг нь таамаглаж л байсан болж таарна. Тэгээд тэрээр яаж Фовлерыг устгах гээд байгаа юм гэхэд нь хаалгаар нь ороод гэж хариулдаг. Харин Хейжи түүнд Фовлер цагаан арьстан гэхэд маш төвчээртэй. Шаардлагатай бол хангалттай хугацаагаар нуугдаж чадна. Бас түүний цайз халдашгүй. Түүнд хүрэхийн тулд эхлээд ширүүн голыг гатлна. Оройд нь хүрэхийн тулд давхар бүрт өрөх бүхий 8 давхрыг туулах ёстой. Мөн тэнд ямар ч хаалга байхгүй. Хамгаалалтанд ч нэвтрэх ямар ч боломжгүй. Чи хэрвээ дайрлаа гэж бодоход түүний царайг харахаас өмнө үхэх болно. Хин нэг нь чамайг нэвтрэхэд туслах хүртэл хэмээн түүнд санал тавьдаг. Тэрхүү санал нь Мизуг цайзад нэвтрэхэд тусалсны хариуд Фовлерыг алах байдаг. Түүнийг яаж цайзад нэвтрүүлэх вэ гэхээр торхнууд дотор нууж оруулах юм. Тайган ч түүнийг зөвшөөрөхгүй юм байгаа үстэй гэд итгэж өгдөггүй. Мизу түүнийг торхонд байхад нь алчихгүй гэдгийг нь яаж мэдэх юм бэ хэмээн асуухад хэрвээ би чамайг алмаар байсан бол эрх зам чинь алчих байсан гэж хэлдэг. Харин Мизу Фовлер чамайг баян болгож байхад яагаад өхүүлхийг хүсэж байгаа юм гэхэд юм миний хувийн хэрэг гэснээ. Үгүй 20 жилийн туршид түүний дээрлэхүү царай болон хандлагыг нь хөтлөө үзэн ядж байгаагаа хэлдэг. Харин Тайг нь эцэст нь нэгэн ухаалаг асуулт асуудаг нь цайзад орж Фовлерыг аллаа гэж бодоход яаж буцаад амьд гарч ирэх юм гэхэд нь би чиний амийг Фовлерын хүзүүнд хутгах хүртэл дааж чадна. Үүнээс цааш азандаа найдаа гэж өгдөг. Харин Мизу түүнээс сүүлчийн асуулт хэмээн наад цэцгийг чинь хэн цавцсан юм? Зөвхөн сэлэмний мастрал ингэж цэвэрхэн зүсэж чадна гэхэд наад асуултнаас чинь харин татгалзлаа. Харин одоо торхонд ор гэхэд хэрвээ татгалзуул яах вэ гэсэнд би чамд өөрсдийн нөхцөл байдлаа тайлбарласан. Чи татгалзаж чадахгүй. Миний 510-аач намайг энэ тууцыг хийсэх тохиогоор наашаага суман бороо оруулах болно. Ийшээгээ ор эсвэл үх гэхэд нь түүний баруун гарыг нь таслаад хайна. Тайгын түүнд харуулж байхгүй гэж хэлээ бидтэй гэхэд чи чөтгөртөө мөрөжлөө хэмээн Хейжиг сүрдүүлэхэд салхины эсрэг чимээ гарч тэнгэрээс суман бороо бууж байдаг. Хейжи зугтаж тэд газраас аврах том төмөр бамбаа олно. Халхавч болгон хавцлын зүг хөдлөнө. Аврах битэн тэднийг аль гэсэн дохио бүхий сум харавхад муу дохио хэмээн Рингог алахаар босдог. Мизу Тайгийн хоёр хэдий хавцал руу орж амжсан ч гэлээ суман бороо орсоор л байдаг. Харин авраг ир яг Рингог алах гэж зэвсгээд алахт нь дотор нь эвгүрхэж эцэн хоолоороо өгөөлнө. Ринго түүнийг хавцал руу өчгөл нь унгаадаг. Ринго хоолнд нь өнөөх Тайганд үзүүлээд байсан хортой мөөгөө хийцэн юм билээ. Суман бороо орсоор л байх бөгөөд тэд хавцал шахагдан гарах гарцгүй болоод занганд ороход Тайг нь бид хоёулаа өхвөл ямар ч удахгүй. Чи зүгт би хамгаалъя гэж байдаг. Харин Ринго цаанаас морьдоо авч ирнэ. Тэднийг шүүрэн шанах болохоос нь аварч чаддаг. Тэд амьд гарсантаа итгэж чадна. Би биенээ ямар сайн дайчид болохоо хэлэн магтацгаадаг. Тайган Мизуг торхонд хизээж орохгүй байжээ хэмэхэд тэдний шиг ирчүүд өөрсдийн сул талаа хэлэх хүртлээр жалждаг юм гэхэд нь чи цайз руу яаж нэвтрэх гэж байгаа юм хэмээн асуухад торхоор гэж хариулдаг. Харин Тайг нь чамайг маргааш алах болж байгаадаа харамсаж байна гэхэд нь түүнийг цохин ухаалтуулдаг. Фовлер юу болсон талаар мэдээд өрөөний хоёр тал руу холхиж өгч байдیں۔ Харин Хейжи баруун мөрөө барьсан миний уулзсан тэр хүн биш чөтгөр шиг байсан. Нүд нь хоосон. Нүд нь яг л чинийх шиг. Түүнийг хинт зогсоож чадахгүй. Тэр ирэх болно. Тэр энд ирээ чиний хоолойг огтлох болно гэж хэлдэг.
Тайгийн ухаан ортол Мизү түүнд захиас үлдээсэн байх бөгөөд түүний элдний чадварыг нь үнэлээд зорилгоо биелүүлснийхээ дараа чамтай уулзаж халз тулаанаа хийе гэсэн байдаг. Гэтэл Тайгны хийнийг нь татан онгож цонхны өмнө Фовлер зогссон. Би чиний хилээд байгаа чөтгөрийн тухай бүгдийг нь мэдмээр байна гэхэд нь Хейжи би түүний зөвхөн нэрийг нь мэднэ. Харин надаас илүү түүнийг мэддэг нэг юм бий гэхэд өнөөх авраг биет нь өхөөгүй байх бөгөөд Тайгныг торхонд хийн авч ирж байгаагаар 2 дугаар анги маань өндөрлөдөг. 4-р ангийн эхэнд яаж яваад ч юм Мизү эмсийн хүрээлэнд ирсэн байх ба Акеми гүнж түүнд арх хундаглан өгч байгаагаар эхэлнэ. Үзэгдэл солигдож Мизү Ринго хоёр өөр тосгонд ирэхэд тосгоны иргэд үхлийн тулаан болох гэж байгаа сургаар оорсон байх ба очоод харахад нэг согтуу байрын нэр олно. Өөртөө ихтгэлтэй байрын хоёр самараа тулдах гай зогсож байдаг. Тулаан эхлэхэд яг үндэ бүх зүйл нүдэрмхийн дотор л шийдэгддэг. Харин үүний дараа Ринго уушийн газар олж хоноглоё гэсэнд Мизү үгүй эмсийн хүрээлэн явна гэхэд нь Ринго түүнд та эмсийн хүрээлэн гэж ямар газар байдгийг мэднэ үсттэй тий гэж цааш нүд унахсаар явхад Мизү нэг нь эмсийн хүрээлэнгийн өмнө ирээд таны эзэн хадагтай Кажитай уулзмаар байна гэснээр тэднийг дотогш оруулан хүлээж авахыг сануулад яваад өгнө. Тэнд нь өнөх самурайч хүртэл ирсэн үйлчлүүлж байдیں۔ Нилээд хугацаа өнгөрсөний эцэст эрхэмсэг байрын хадагтай эртг нь эмсийн хүрээлэнгийн эзэн гэх Кажи юм. Тэд ерөнхийдөө юу ярьдаг вэ гэдгийг нь товчлоод яриад өгье за. Ер нь амар их юм ярьдیں۔ Мизүгийн дэрсэн зорилго мэдээд самуурах гэж ирээгүй нь тодорхой. Тэгээд ихэндээ Кажи түүнийг янз бүрийн гаж зүйл сонирхдаг төрлийн хүн юм байна гэд бүх үйлчлэгээ санал болгоход ерөөсөө сонирхгүй байсан болохоор нь юу хүсэж байгаагаа бичгэд олно гэснээр Фовлерын нэрийг бичтیں۔ Ингэж л Мизүг сусны хойноос яваа нэгэн гэдгийг нь ойлгодог. Гэхдээ яагаад заавал энэ эмсийн хүрээлэн вэ гэхээр тэд эмс өгтө Фовлерын цайз руу явуулдаг. Бас Кажи өөрөө Фовлертай уулзж байсан болохоор цайзын хамгаалтын талаарх мэдээллийг түүнээс авахар ирсэн байдаг. Үйлчлүүлэгчийг нь алны тэр гээд тохор Кажи юугээд л түүнд мэдээллийг өгч яах вэ? Ингээд Кажиг яг гарах гэж байхад нь ядаж Хейжи Шиндотой уулзсан бидтэй. Магадгүй тэр чамд гар хүрсэн байх. Хэрвээ тэр баруун гараараа чамд хүрсэн бол чи түүнээс өөрийнхөө өшөөг авсан тооцож олноо. Чи үйлчлэгээ санал болгодог. Би ч мөн адил. Алхахыг хүсэж байгаа хүний нэрээ хэл гэхэд нь Кажи түүний гадагш салхин дагуулan гардаг. Ерөнхийдөө Фовлерын цайзад нэвтрэх нууц зам ч юм уу мэдээлэл өгснийх нь оронд дуртай хүнийг нь алж өгөхөөр тохирж байгаа юм. Кажи түүнийг дагуулсаар тэдний уушийн газрын талыг нь ерөн тосхныг бүхэлдэн захирдаг гих босс хамаатай гихчийг заагаад эхэндээ Кажи олсон ашигынхаа талыг түүнд өгдөг байсан ч цаг ирхэн хэрээр хамаатай илүү ихийг хүсэж эхэлсэн байдаг. Мэдээж хамаатайг сургууцлсан бүх хүн түүний төмөр сарвуутай аримд хайртай хүмүүсээ алдсан байдаг. 6 сарын өмнө босс хамаатай тэдний газрын Киноё гих охиныг авсан тухай Кажи түүнд хэлээд Киноёг анх эцгээс нь худалдаж авсан. Мөн Киноё дүлий бөгөөд хэлэхгүй охин байсан ч Кажи түүнд бүхнийг зааж сургасан байдаг. Харин цаг хугацааны эрэхэнд Киноё Кажи дасаж дахин эрэгтэй хүнийг өөртөө хөргүүлснээс үхсэн дээр хэмээн хэлэхэд Кажи түүнд тийм зүйл тохиолдохгүй байхыг амласан боловч босс хамаатай ирэн түүнийг булаан явсан байдаг. Мизү түүнээс босс хамаатайг алуулахыг хүсэж байгааг асуухад Киноёг алуулмаар байгаагаа хэлээд энэ л Киноёг хамаатайгийн савраас аврах зорын ганц арга. Гэхдээ хамаатайг юм уу Киноёг өгөх юм бол хамаатайгийн арим Кажи гэдгийг мэдээд түүнийг олон эмс охтыг нь хороох болохоор Киноёг яг л золгүй явдлаар өгсөн юм шигээр хороолохыг хүсдэг. Кажигийн хүсэлтийг ч Мизү хүлээн авч яг л утаа мэт анир чимээгүй байх болно гэж амладаг. Мөн Кажи түүнд хандна Киноёг алахын өмнө түүнд дараах дохиг дамжуулаарай. Тэгвэл намайг чам руу явуулсан болохыг мэдэж амар тайван ойрс болно гэж хэлдэг. Ингээд түүнийг хамгийн нууцлагдмал өрөөндөө оруулсны дараа танд үлчиж болгосон болов уу? Үгүй бол хадагтаа намайг зодох болно хэмээн Акеми гүнж орж ирэн түүнд сархад хундаглаж өгдөг. Киноны хэсэг солигдоход Дайчи ноён Акемигийн өргөнд орж ирэн 2 өдрийн дараа Эдороо хөдлөх болно. Хэдэн өдөр наанаа залбирч суух гэв. Чи хөрөм хийхдээ бэлдэх ёстой гэхэд юу ч дуурахгүй байсан гайхан ядаж над руу эргээ тарааж хэмээн эргүүлэхэд түүний шивгч нөхтийнх нэг нь хувцсыг нь өмсөн байгааг хараад Акемиг зогцсон болохыг олж мэддэг. Ингээд Акемиг хайлахаар зэргүүд хөдөлгөнө. Цаг хугацаа урагшилж Акемиг хэрхэн Кажигийн эмсийн хүрээлэнд ирснийг бидэнд харуулна. Акеми өнөх эмсийн худалдаачнаа дагуулсаар Михоносикид ирсэн гол шалтгаан нь мэдээж Тайгныг хайх. Харин өнөө худалдаачиндаа өөр хүнтэй газар явъя гэсээр бараг тентхийн бүхий л эмсийн хүрээлэнгээр ордог. Ингэж явахдаа аавынхаа явуулсан зэргүүдэд бараг л баригдангаа алдна. Энэ хооронд Тайгныг Хейжи цайздаа авч ирнэ. Тэр чамайг зохих болно. Тэр чамайг алхаар нүдэх болно. Гэх мэтээр Мизүгийн талаар хэлүүлэхийн тулд модонд хүлэн тамлаж хүн танихыг эцэсгүй болгосон байдаг. Фовлер харин уйдгартай юм гэсээр босно явдаг. Хейжи Тайганд хандаж тэр чамайг доромжилсан. Тэр чиний Токунобу клантай хийх гэрэлтийг балсан. Ийм байхад яагаад ингэтлээ зовон байж дайснаа хамгаалах шаардлагатай юм хэмээн түүнээс асуухад ядаж л тэр чамаас илүү ихийг хүртэх хэрэгтэй гэхэд тэр чамайг хутгаар зүсэх болно хэмээн тамлалаа үргэлжлүүлдэг. Фовлер цайс дотор явж байснаа Иесусийн хөшөөг харан буцан ирээд би уг нүунийг бариад өгөөч гэж тэднээс хүсээгүй л дээ. Гэхдээ тэд цагаан арсанд сүм хэрэгтэй байдаг юм гэсээр шоронгийн хажууд барьчихсан юм. Бид найзууд бишээ би мэдж байна. Би чамтай нэг их зүйлээ ярьдаггүй л дээ. Чамаас аврал хэрхэн нэг хич хүртэх зүйл биш байх.
Гэхдээ би чамд ямар нэг зүйл хийж өгч чадна гэж итгэж байна. Тэд энд бурхангүй байсаар ирсэн. Чи тэднийг санаартан болон итгэгчдэд юу хийснийг харсан биз дээ. Тэднийг хараан зүхэж, хөөн гаргана, мөн цовдлсон. Эдгээр Япончууд. Чи азтай байна. Тэдний удирдагч шуналтай. Би тэр шоогны толгойг мөрөн дээрээс нь таслах төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд энэ үндэстэг миний таалд нийцсэн байгаагаар нэг төсөөлөд үзэлтэй. Ингийн өдрүүдэд ийм юм тохиолдох нь чам тийм ч хамаагүй байдаг үз. За. Чамааг ямар нэг зүйл хийвэл би ч бас хийн. Тэгэхээр чи бид хоёр энэ тэнцүү. Гэхдээ би чамд үүнийг хэлчихье. Хэрвээ энэ бүтвэл үүнийг миний зүг салхи хэрэгүүлсэн дохиочин гэдээ ойлгочихъя. Харин хариуд нь би өөрийн шин байр сууриас санаартнуудыг оруулж ирээд үгсийг чинь дамжуулна. Энэ үндэсний амин сүнсийг чамд өгөх болно. Хэрвээ чи ойлгосон бол талархаж л байна. Аль нь ч гэсэн хамаагүй л дээ. Надад хүн чанар хамаагүй хэмээн Иесусийн хөшөөтэй баахан ярьж байснаа гараад явчихдаг. Энэ хооронд өнөөх химсийн худалдаа чинь жинхэнэ үгүй хэлжээлгүй яах вэ? Энэ тэргээр зөндөө газар явсан байхад бүгд л хангалттай биш гинэ. Тоглож байгаа байлгүйдээ гэхэд нь хүмүүс өмөлдөж хідэн бацаанууд ирээд альвэ тэнд тулаан болох гэж байна. Нэгэн чөтгөрийн царайтай гэх юм блэ гэсэнд Акаме түүнийг Мизүү хэмээн гадарлаад алив энэ л бидний ирэх ёстой газар байна хэмээн очин үцгэд Мизүү ринго хоёрыг үздэг тулаан байж таардаг. Харин Акаме Мизүүгийн зүгс нь ороод таягных гэдгийг нь анзаарна. Түүнийг таягныг ялсан нэгэн гэдгийг олж мэддэг. Ингээд л Акаме тэдний хойноос дагаж явсаар Кажигийн эмсийн хүрээлэнд ирсэн байгаа юм. Кажиг нь энэ газрын гажигдгэрээ нилээд алдартай юм шиг байгаа. Мөн тэднийг орж ирэхэд хүлээ авахч ир Акамегийн царайг хараад л өөрөө ирэхгүй алмаардаг. Гэхдээ энэ үгэн Гора гэдэг юм билээ. Гораг харснаа чамаас дахиж эмэгтэй худалдаж авахгүй. Өмнөх авч ирсэн бүсгүйгээс ч болоод Кажи нилээд баларсан гэсэн ч аргагүй нэрхэнд Акамег авахаас өөр яах вүлээ? Акаме Кажитай уулзах үед Гора түүнийг шүдэн зөөвөл зураад үзэн тэргээд магтаж өгдөг. Гэхдээ түүнийг хэлсэн хэлээгүй Кажи Акамег бусдад өгтөөс шаал өөр гэдгийг нь гарыг нь барьж үзэл мэдчихдэг. Ингээд түүнийг туршиж үзэхээр болж 50 алтан зоосоор үнэлдэг. Хэрвээ туршилтанд тэнцвэл түүнийг авч тэнцэхгүй бол охин ирж аваарай гэд Горог хөөж явуулаад Акамег харин бусад охтын байгаа газар оруулна. Чиний ихний шалгалт ид эсвэл идүүлэх болно гэж хэлээд бусад охтод түүнийг тэнгэрийн амьтан болохыг хэлэн оруулдаг. Ингээд л Акаме өөрийгөө зүгээр нэг эрхийн балаа охин биш гэдгээ харуулна. Хормын дотор бэлэн болж хамгийн хэцүү үйлчлүүлэгчийг авахар болно. Акаме өнөөх үйлчлүүлэгчийн өрөөнд ороод өөрийн сурсан мэдсэн болно. Уншсан чадвараа ашиглан хүслийг нь хангаж бусад охтын хүндлэлийг ирсэн даруйдаа л хүлээж чаддаг. Ингээд л эцэстэн бид Акамег хэрхэн Мизүүгийн хаалганы өмнө ирсэн болохыг мөн түүний архинд мас уруулагч дүрж түүнийг үгүй хийх гэж байгааг олж мэддэг. Акаме орж ирэнгүүтээ нүд чинь үзэсгэлэнтэй юм гэхэд чиний уулзаж байсан нэрчүүд энэ арган чинь унд хэрэггүй гэснээ уух гэж байгаад би үнийг цай гэж бодож байлаа. Би уухгүй гэхэд нь Акаме сэргэлийн юм болохоор эзэн таныг ярих уул тайвширч сайн амран гэж хэлсэн. Баг зэрэг амсчхад гимгөө гэд бурхад нь хэрвээ надтай хамт уул би утахгүй эвгүй зүйлтэй нүүр тулах гэж байгаа гэд түүндээ өөртөө ч юм уу адилхан толож өгдөг. Мизүү яг уух гэж байснаа халаачсан юм байна гэхэд тийм ээ миний төрсэн газар ингэж бэлддэг юм. Кёто гэсэнд би саяхан тэнд байсан. Үзэсгэлэнтэй байгаа биз гэсэнд бохир бас их хүнтэй. Би тэнд нэг арчаагүй самурайг ялсан юм. Түүний өсийг тайрсны дараа миний хойноос өшөөгөө авах гээд яг л жаахан хөөгч чиг чи миний хормыг баллаа гэд хөөгöd байсан. Би түүнийг гэрэлтээсээ илүүтэйгээр үснээ тайруулсандаа уурлаж байгаа гэж бодож байгаа. Түүний нэр нь хэн байлаа да? Сайн санахгүй л байна. Хин ч байлаа гэсэн тэр одоо хүчгсэн гэсэнд Акаме нам балтаж гайхан юу гэхэд нь тийм ээ. Би түүнийг алчсан хэмээн Акамег барьц алдуулж Акаме бүснээсээ хутга аван Мизүү рүү дайрдаг. Мизүү түүнийг яг л жаахан хүүхэд зодож байгаа мэт дараад авалгүй яах вэ? Анхнаасаа Мизүү түүний хин гэдгийг мэдчихлээсэн юм билээ. Тэгээд л түүнийг албаар өдөж барьсан хэрэг. Акамег усан нүдлээд байхаар нь таягныг алаагүй хэлээд түүнтэй халз тулаан хийх гэрээ хийсэн гэдгээ хэлдэг. Харин Мизүү түүний гэрэлтийнхээ төлөө ийм хал ирснийг нь хараад гайхдаг. Ягаад баяа айлын сайн залуутай гэрлэж болохгүйг нь асуухад шоогны хүү гэхэд нь эмэгтэй хүнд энэ ертөнцид сайн сонголт байдаггүй. Чамаг эс тооцвол чи юу гэснээ хийж чадна. Гэтэл чи зүгээр нэг хог идэхийг хүсээд байна гэхэд нь Акаме түүн рүү дахин нэг удаа дайрдаг. Тэгээд юу болох нь тодорхой. Таад яг ингэ сайн харуул. Тэд хоёулаа бусад эмэгтэйчүүдэд төдийлөн байдаггүй. Дайчин чанарын хоёр өөр хувилбарыг агуулсан болохыг харж олно. Нэг нь зэвсгийн эрдмээр, нөгөө нь оюуны эрдмээр. Чи охин байна. Чи үзэсгэлэнтэй охин байна. Хүлээгээрэй. Яаж ийм зүйл болчих вэ? Наадах чинь охин биш. Гүнж, таягны гүнж. Намааг алах гэж оролцсон. Түүнийг орилбол дуусга. Хөдлөх юм бол дуусга. Юу? Би түүнийг алж чадахгүй. Чи шави ямар хэрэгтэй гэж бодов? Чи үнэхээр ширдэх шаардлагатай юм уу? Уучлаарай. Ингээд Мизүү киноёг алах даалгавартай гардаг. Хамаата киноёг орноосоо ч гаргадаггүй, хараанасаа ч салгадаггүй л болж таарна. Мизүүд байгаа цорын ганц боломж нь киноёгийн өвчнийг эмчлэхээр моксын эмч ирэх үед нь л нэвтрэх шаардлагатай болж байгаа юм. Мизүү гаргалынхээ бүхий л хүндрүүлэгчийг авна, яг л муур мэд гэдсээр цайз руу нэвтрэхээр болно. Нэг харгал цэгчийг нь ухаан алдуулж орхиод Кажигийн хэлснээр түүн дохиог үзүүлсэн ч толгоос ихсэрдэг. Гэхдээ Мизүү түүн рүү гараа сунгаж, ингэртэн толгоогоо наахад нь
түүний хүзөөг мушиг нь хөөрхөн охиныг өгөө хийгээд харгалзагчийн гарыг нь хоолойнтон боосон маягтай болгож орхиод яваад өгдөг. Мизүү саяны даалгавраа амжилттай биелүүлснийхээ дараа асар ихээр гуниглан хүндрүүлэгчээ хийж байтал гинэд чимээ гар нь иргэн хартал нэг бяцхан жаал байдгийн. Мизүү түүнийг хорох гэснээ болоод шөнийн харуул руу явж очоод тэдэнд энэ тулаан болсон гэж дуулах хэмээн өөрөө буцан ирэхэд Кажи түнд өөрийнх нь хэлсэн дохиог үзүүлсэн эсхийг лавлахад толгой төгсөнд тэр ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ хэмээн асууж Мизүү киноёг өгсөн дохиог ойлгосон болохыг хэлдэг. Харин Кажи түнд Фовлерын цайз руу нэвтрэх замыг зааж өгдөг. Мизүүг өрөөндөө ирсний дараа Акаме түүнд рүү хараад чамаг би үгүй хийчихсэн дээр байсан юм. Зүгээр л тайг нь яагаад чиний хойноос хөөцөлдөөд намайг үл тоогоод байгааг мэдмээр байсан юм. Маскны цаан чи харагддаг шигээ мангас биш ээж гэхэд нь сэлмээ суглаж түүний олсыг нь таслаад зүгээр яв гэсэнд би чамайг бусдаас өөр гэж бодож байлаа. Гэтэл чиний царай огтхон ч амар биш юм. Чи зүгээр л ууртай юм байна гэхэд нь тайгын чам татгцсанд гайх зүйл алга. Чи яг л бидний хүүхэд байх үеийн тайган шиг юм. Хараал эцэн жаал шиг гэхийн зургүй октийн орилох чимээ гарч гадаа боос хамаатай ирж гисэн жаалаа гэхэд нь өнөөх бацаа Мизүүг заахад үүдний хүлээ авах ах хүүгийн хоолойг хэрчээд тэднийг бүгдийг нь хөнөө. Тэгээд цогцыг нь үнс олтол нь шатаа гэснээр 4-р анги маань өндөрлөдөг. За надад бол гоё байна. Та тарин дараагийн бичлэгээ урд нь үзмээр байгаа л лайка дараад хүлээгээ сууж агаарай. Хаанаас үзэхүүгээд асуугаад байгаа хүмүүст хэлэхэд Netflix-ээс үзээрэй гэж хүсье. Дараагийн бичлэгээр уулзтал түр баяцгаа.